Эрүүгийн цагдаагийн албаны харт тамхитай тэмцэх газраас санаачлан сэтгцийн эрүүл мэндийн үндэсний төвтэй хамтран нийслэлийн ерөнхий боловсролын сургуулиудын ахлахангийн сурагчдад мансруулах сэтгцэд нөлөөт байсан хор хөнөөл аюул уршигын талаар бодит мэдээлэл өгөх урьдчилан сэргийлэх мансруулалгүй ирээдүй бидний сонгуул сургалтыг зохион байгууллаа. Хүүхдүүд бие биесээ сонсголон захин интернет орчноос мэдээлэл авч харилцан биеийн даган дуурайх мөн бусдад уруу татагдах байдлаар хэрэглэгдэх тохиолдлууд цөөнгө бүртгэж байна. Тухайлбал 2015 онд 10, 2016 онд 6, за 2017 онд 18 насан туршийн хүүхдүүд энэ төрлийн хэрэгт холбогдсон шалгагдсан байна. За ийм учраас бид энэ мансуурлах эмчилгээнүүд бодисын ойлголт болон хор уршигын талаар 10 жилийн сургуулийн сурагчдад зөв ойлголтыг төрүүлэх, энэ төрлийн бодисоос өөрийгөө болон найз нөхдөө хамгаалах тодорхой мэдлэгийг өгөхөөр энэ сургалтыг бусад мэргэжлийн байгууллагатай хамтран зохион байгуулж байна. За энэ сургалтыг бол бид жил болгон ер нь зохион байгуулдаг. За 2015 онд 6 сургуульд энэ төрлийн сургалтыг орсон. За ер нь энэ төрлийн сургалтыг орсоор хүүхдүүд энэ харт тамхи мансуур төрлийн бодистой холбоотой үнэн зөв мэдээллийг авах, түүний хор уршигыг яг мэргэжлийн хүнээс нь сонсох зэрэг нь бол энэ төрлийн гэмтэргээс бол өөрийгөө урьдчилан сэргийлэх, найз нөхдөө уруу татагдахгүй байх зөв мэдлэг мэдээлэлтэй болдгороо ач холбогдолтой юм аа. Хор холбогдлын их энгийн үгээр тэдэнд ойлгомжтой тайлбарж өгснөөр тэд бүхэн энэ эрсдлээс өөрсдөө хамгаалах тийм хандлагатай тэрийг бодож ямар шийдвэрийг гаргах вэ, хинтээ нийлэх үү, ямар хор холбогдол байдгийг гэдэг дээр бол тэд бүхэн өөрсдөө урьдчилан сэргийлэх чадвартай болно. Тийм учраас ер нь мансууруулах бодистой холбоотой асуудлын хамгийн гол зүйл нь бол урьдчилан сэргийлэх ажлыг маш сайн хийх байдаг. Тийм учраас манайхан ер нь эрүүл мэндийн салбар юу гэж үзэж байгаа болохоор эмчилгээний үр дүн харьцангуй хэцүү. Тийм учраас энэ өсвөр үе залуучуудад бол урьдчилан сэргийлэх ажил хийдэг маань энэ ажлын бас гол цөм нэг хэсэг нь байгаа. Тийм учраас энэ цагдаагийн байгууллага мөн эрүүл мэндийн байгууллага хамтраад ийм сургалт хийж байгаа маань маш их үр дүнтэй ажил болох гэж бид нар бодож байгаа. Сүүлийн жилүүдэд насанд хүрээгүй хүмүүс бусдад уруу татагдах, интернетийн сүлжээг хяналтгүй ашиглаж сонирхсон мэдээлэл авч чаддаг болсон зэрэгс шалтгаалan мансууруулах сэтгцэд нөлөөт бодистой холбоотой гэмт хэрэгт холбогдож байгааг эрүүгийн цагдаагийн албанаас сэрэмжлүүллээ. Энэ онд мансууруулах бодистой холбоотой хэрэгт насанд хүрээгүй хүн холбогдсон 18 тохиол цагдаагийн байгууллагад бүртгэгдсэн байна. Иймд эрүүгийн цагдаагийн албаны харт тамхитай тэмцэх газраас энэ төрлийн сургалтыг эхний ээлжинд нийслэлд үйл ажиллагаа явуулж байгаа хоёрын хөвшлийн сургуулиудад цаашлаад бүх ерөнхий боловсролын сургуулийн ахлахангийн сурагчдад зохион байгуулах юм а.